389 дугаартай Evolution хамтлаг яг одоо оролцоход бэлэн болсон байна. Манай My Voice наадмын эрч хүчтэй ийм гайхалтай оролцогчдод бол яалчгүй Evolution хамтлаг. Evolution хамтлаг маань ер нь дандаа бүжиглсэн эрч хүчтэй дуунууд дуулдаг. За тэгээд ямар ч байсан 2 дугаар шатыг бол дажгүй даваал гарчлаа. Амжилтсыг тэнц. Энэ удаад ямар дуу дуулах гэж байгаа юм болоо гэж сонирхмаар санагдлаа. За энэ удаад болохоор би бүхэн болох гэж байгаагийнхаа 1999 онд зохиогдчихсэн Сэтгэлийн үг гэдэг дуг дуулахаар боллоо. Шат ахих тусам илүү нөгөө шүүмжлэгдсэн талуудаа сайн бодоод тэрэн дээрээ алдаагаа засахын тулд бас ажиллаж байна л да. Тэр утгаараа түрүүчийн шатанд маань шүүгч гаавыг маань бид гурыг ерөнхийдөө одоо сэтгэлд илүү чиглэж дуулаасай, хүний зүрхэнд ортол дуулахыг хармаар байна гэсэн. Тэгээд одоо ямар ч байсан өөрсдийнхөө чадах чинээгээрээ Сэтгэлийн үг гэдэг дууг бэлтлээ. Тэгээд бид гуравтай хамт Тритон хамтлагийн төгөлдөр хуурч Лэгдэн гэдэг айгүй мундаг залуу хамтарч тоглож байгаа.
маш их чөлөөтэй юм хэмжээтэй яг хөгжимчөндөө захирагдаад хөгжимчний манай зарлах уу Шитан хамтлагийн төвлөрөөр урьдчилан гэж байгаа. Бид гуравт одоогоор багшилж байгаа. за тэр гармоны хоолой хийхдээ хоолой хийж байгааныхаа одоо баланс гэж ярьдаг өөрөөр хэлбэл Шангайхнаа тохируулах зэрэг тийм бас нэмж ажиллах зүйл байна. Гэхдээ сайхан тийм өнөөдөр бас яг одоо хүнд үнэмшилтэй тийм сайхан юу дүр бүтээлээ дагавар баяр хүргэе. Үнэхээр одоо сайхан үзэх хэрэгтэй сайхан багтав. Яг та хэд анзаарсангүй би бол яг анзаарлаа да ингээд заав тэр чигээрээ ингээд та гурван ингээд энэ зураг бүх зэрэгтийг ингээд өөртөө уусгаад авчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо дурлалын үнд байдаг хамгийн том чанар хамгийн том чадвар энэ чадвар чанар та гуравтай уулын байна хамтлаг яг амжилт хүсээ гайхамшигтай сайхан үзэсгэлэнтэй харагдаж байна. Хар цагтаа харагдаж байна. Баяр хүргэе. Тэгээ миний бодол бол төгөлдөр хуур болон та гурвын хоолой энэ хоорондын харьцаа чинь нэг жоохон зайтай явж шиг боллоо. Гэхдээ бол та гуравтаа амжилтыг хүсье. Авросээ яа хот болчихж байгаа хөө жоо ойрон зогсчихсон. Заачихсан. Evolution хамтлагийн цоглог бүсгүүчүүд маань дуулаад гараад ирлээ. Гэхдээ энэ удаад яг цоглог биш тийм намуухан тийм 50 орчим бүрдүүлж өглөө л дөө сая энэ заалан дотор. Нилээ сандах шиг боллоо миний бодлоор. Тэглгүй ах ёо. Энд бол атмосфер бол үнэхээр юм нэг юм амар төгшөөртэй айгүй тийм байна. Тэгээд яг хөө мэдээж сансныг яг сансандаа хүртэл дуулж чадаагүй ч гэсэн тодорхой хэмжээгээр бас илэрхийлсэн байх гэж найдаж байна. Үзэгчд маань бас дүгнэх. Энэ удаад ямар дуу дуулах гэж байгаа юм болоо гэж сонирхмаар санагдлаа. За энэ удаад болохоор бид бүхэн Балхаж аваахынхаа 1999 онд зохиогдчихсэн Сэтгэлийн үг гэдэг дуг дуулахаар боллоо. Нөгөө шат ахих тусам илүү нөгөө шүүмжлэгдсэн талуудаа сайн бодоод тэрэн дээрээ алдаагаа засахын тулд бас ажиллаж байна л да. Тэр утгаараа түрүүчийн шатанд маань шүүгч хаавыг маань бид гурыг ерөнхийдөө одоо сэтгэлд илүү чиглэж дуулаасай хүний зүрхэнд ортол дуулахыг чи хармаар байна гэсэн. Тэгээд одоо ямар ч байсан өөрсдийнхөө чадах чинээрээ сэтгэлийн үг гэдэг дууг бэлтлээ. Тэгээд бид гуравтай хамт Тритон хамтлагийн төгөлдөр хуурч Лэгдэн гэдэг айгүй мундаг залуу хамтарч тоглож байгаа.
бүгдээрээ хамтдаа бүжиглэе. Засан мэс чамхатай жаргалын дуугаа дуулан бүжиглэе. Хүслийн дуугаа дуулан хэн баясаж хүнгэн айлгоонд бүжиг. Амгийн дуугаа айлхан дуулж эдсэн бүгдээр бүжиг. Хамтдаа бүжиглэж байна бүгдээрээ хамтдаа бүжиглэе аз жаргалын дуугаа дуулан бүжиглэе. Хамтдаа бүжиглэж байна бүгдээрээ хамтдаа бүжиглэе аз жаргалын дуугаа дуулан бүжиглэе. Дөрвийн дуугаа дуулж дуутай хөгжөлтэй дуулан бүжиглэе. 389 дугаартай Evolution хамтлаг яг одоо оролцоход бэлэн болсон байна. Манай My Voice наадмын эрч хүчтэй ийм гайхалтай оролцогчдууд бол яалчгүй Evolution хамтлаг. Evolution хамтлаг маань ер нь дандаа бүжиглсэн эрч хүчтэй дуунууд дуулдаг. За тэгээд ямар ч байсан 2 дугаар шатыг бол дажгууд аваад гарчлаа. Амжилтсыг тэнц. Маш их чөлөөтэй юм хэмжээтэй яг хөгжимчөндөө захирагдаад хөгжимчний манай зардлыг Гитар хамтлагийн төвлөрөөр болчих хэрэгтэй гэж байгаа. Бид борт одоогоор багшилж байгаа. за. Тэр гармоны хоолой хийхдээ хоолой хийж байгаагаа одоо баланс гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл чангаахнаа тохируулах зэрэг тийм бас нэмж ажиллах зүйл байна. Гэхдээ сайхан тийм өнөөдөр бас яг одоо хүнд үнэмшилтэй